Төв талбайд болж байгаа UB Food хоолны өдөртлөг 11 дахь жилдээ болж байна. Өдрлөгөөр гудамжны хоол болон бусад улс орнуудын үндэсний хоолны соёлыг Монгол иргэдэд түгээх жуулчдыг татах зорилготой юм а. Энэ удаагийн хоолны өдрлөгт Узбек улсын плов, шашилик, кебаб зэрэг хоолыг хийх технологиг таниулж байгаа юм а. Монгол улсын 38 тоогооч Узбек тоогооч нартай хамтран ажиллаж иргэдэд үйлчилж байна. Узбек тоогооч нарыг авчирч 4 төрлийн хоолтой 7 өдрийн арга хэмжээнд нийслэлээс 603 сая төгрөгийн зардал гаргажээ. Өдрлөгт өдөрт 5,000 хүнээр бодоход 7 хоногт 175 сая орчим төгрөгийг нийслэлийн нийтлэг үйлчлэгний газарт төвлөрүүлнэ гэж тооцоолсон байна. Хоолны олон улсын ийм фестивал зохион байгуулж байгаагийн хамгийн гол үндсэн агуулга бол бид нар жил болгоны 4-р сарын 2-р 7 хоног ийм Улаанбаатарт нэг ийм ивент арга хэмжээтэй болёо. Өөрөөр хэлбэл бидэрт 6-7 сар гээд ерөөсө 2 сар нь аялал жуулчлалын сар байгаад байдаг. Энийгээ 4-5 сарыг бид нар ийм байдлаар одоо сунгая. Нөгөө талаас 2-р гол зорилго бол Улаанбаатарчдын хувьд ийм олон үндэсний хоолны соёлыг оруулж ирэх ийм бас одоо сонирхол байгаа гэдгийг хэлэх гээд байгаа. Одоо тэгээ эх жил жишээлбэл ямар үндэсний хоолны өдрлөг зохион байгуулалтыг одоо иргэдээс асууж байгаа шийдэх гэж байгаа. Эх жил жишээлбэл бид нар ингээд Азийн хоол байх уу, Европ хоол байх уу? Азийн бол одоо ямар улсын хоолны соёлыг яг ийм байдлаар сурчлах уу? Тэгээ түүнийгээ дагсан аялал жуулчлалын урсгал яаж нэмэгдэх үү гэдгийг л одоо тооцчил ийм л арга хэмжээнүүдэд зохион байгуулж байгаа. Энэ асар бол манай Монгол улсад баригдсан хамгийн том асар. За энэ асрыг бид нар цаашид ямар арга хэмжээнд зориулж хийхүүгээр хүүхэд залуучуудад сүүлийн үед циркийн урлаг бас өгүүлэгдэж байгаа. Энэ хоолны өдрлөгийн арга хэмжээ 15-ны өдөр дуусангууд араас нь 15-наас эхлээд юу явагдана? Циркийн 7 хоногийн арга хэмжээнд явагдана. Тэрний араас e-спортын арга хэмжээ, за цаашлаад шагаан арга хэмжээ, за тэгээд 3-ыг үржих 3 сагсан мөнгөний тэмцээн оролдоонуудыг зохион байгуулахаар ингээд төлөвлөж байна. Хоолны өдрлөгийг дэлхийд танигдсан брэнд болгож Монгол улсаас олон улсад зарлалтай хөтөлбөрт оруулж жуулчдыг татахаар төлөвлөсөн байна. Төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай том асрыг цаашид байнгын ашиглан хүүтний улиралд хурааж авна. Асарт хоолны өдрлөгийн дараа циркийн 7 хоног шагаан харваа зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.